Кич. За би өтгөц сайн байна уу? Сайн байж байна уу? Monголын заяа сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Шивэд Монголын долоочтой холбооноос бэлтгэл явуулдаг видео болгоныхаа энэ удаагийн дугаар. За цагдаа хичээгээ урьж оролцуулаад байна. За цагдаа хич маань яган болсон 2016 онд Дээл Полман айдад оролцоод өнөөдөр буусан байгаа. Тэгээд хаач сайн явж ирөө. За би сайн явж ирлээ. Тэрний өнгөрсөн сараас эхлээд одоо ингээд 7 хоног шаач харман дээр 300 км замын туулаад ирлээ. Норвегиас шивэд хүртэл. За энэ аялын хугацаанд танд маш их ойрхон болсон дурсамжаас таагаад. За ер нь бол бид нар манай монголчууд чинь нүүдж байгаа тэгээд бид нар хүн одоо төрсэн цагаасаа эхлээд жоохон байхасаа эхлээд одоо морин дээр яаж унах уу, морь гэсэн л гэж өсдөг ард түмэн. Тэгээд энэ одоо энэ хавийн хүмүүсийн одоо тэр энэ хүмүүс бол ерөөсөө нохоогоо одоо тэр хаски нохоог л бас яг одоо уналганд хэрэгэлдэг учраас их хайрладаг бас тийм ард түмэн бэ ямар ч гэсэн. Тэгээд нохоо их хүчтэй чадaltaй одоо тэр арайч манай Монгол морьтой зөвлөх нь хайшин. Гэхдээ ерөнхийдөө бол энэ хүмүүсийн уналганд хэрэгэлдэг юм учраас их хайрладаг юм байна. Тэгээд энийг л яаж уналганд хэрэглэх үү? Яаж одоо нохоо чарган дээр өөрийгөө одоо гинтэжгүй зөв авчих уу? Тэгээд тэр талаар их юм сурлаа. Тэгээд энэ компани аялалд оролцсон дайгах баярлалаа. Тэгээд их хүйтэн байв. Хамгийн хүйтэн хас 28 градус гэжсэн. Тэгээд биднэрт бол тэр нөгөө хувцас хэрэглэлийг айгүй сайн хараад өгсөн учраас тэднийгээ хэрэглээ. Тэгээд тэр дунд хувцас хэрэглээ яаж хэрэглэх үү? Тэр ямар технологи байдгүй, яаж хуурай байх уу? Тэр одоо шуурхата хүйтэн нөхцөлд яаж хувцас хэрэглээ хуурай байлгах уу? Бидний тэр бүгдийг заасан. Тэгээ яаж гал гарах уу? Ер нь л одоо хэрвээ ямар нэгэн байдлаар ойд тийм хүйтэн ойд ч юм уу эсвэл хойд мөсөн далаа дээр ч юм уу явж байгаа төөрөх юм бол яаж өөрийгөө одоо авч гарах уу? Амиа авч гарах уу гэдгийг л бид нэр заасан. Тэгээ гал гаргах. Зарим нэг хүмүүс ч юм уу тэр нөгөө Америкаас явж байгаа юм. Америкийн далайн дор байна гэдэг нөгөө хувийн талаас нь ингэж би мэдээж би сая бол Монголын далбаагаар барьсан хүмүүс Америкийн далбаар та очсон мөртлөөс нөгөө охин Америкаас очсон охинтойгоо яриад чи Америкийн далбаарч би Монголын далбаар барьж гэхээр тэдэрт асуудал биш шүү дээ. Чи угаасаа би Монгол хүн юм чинь. Тэгээд би Монголын далбаарыг барьчих гэж байгаа шүү. Тэгэхээр мэдээж миний сэтгэл зүрх Монголоор байж таарна шүү. Нохоо чаргаа яаж хөлгөлөх үү? Яаж нохоогоо хооллох уу? Тэр бүгдийг ерөөсөө эхнээс нь одоо аагаас нь эхлээл бүгдийг заагаал. Гал гарна гэхээр аягүй сонир байна л да. Нөгөө цастай хүйтэнд явж байгаа. Тэр галыг одоо галыг гараар гаргах уу? Тийм, галыг гараар гаргах. Хотго тэгээд нэг юм цахиур хоёр бид нарт анханасаа нөгөө багийн юунд өгсөн. Тэгэл
тэрүүгээр ерөөсө хүн тус бүр тэрнээс биш багаараа ингээд явж ийн ингээд тэнд 32 оролцогч байгаа. Тэгээ 32 оролцогчсоо 4 хүн нэг баг болж орж байгаа. Тэгээд 4 хүн тус бүр ч гэсэн дундаа биш нэг цахиур хутгахтаа тэгээд яаж гал гаргах вэ? Тэр айгүй сонирхолтой санагдсан надад. Уржиг дээр бид нар гал гаргасан. Тэгэхэд гал гаргасан цөөхөн хүмүүс нэг бий байсан. Тэгээ яаж гаргах вэ гэх тэгээ өөртөө ихлэ заад юм билээ. Яа өөрөө одоо ингээд нөгөө энэ их хүүтэн нойтон цас орж байхад дунд бас өөрөө юу олдтол юм билээ. Юм битүү чигтсэн мөчртэй модны доороос нь тийм одоо өөрөө гişүү биш эхлээд бүр нөгөө зоргоц савд юм бил. Зоргоц аваад цаас шиг нэмэх ингэж хэрчиж байгаа. Тэгээд юугаар цахиур юу хоёроор гаргасан. Би тэрийг би тийм болдог гэдгийг бас урд нь нөгөө YouTube-ээс видео үзчихсэн учраас бодож ирсэн, харж ирсэн. Тэгээд тийм урж ирсэн. Тэгээд дээрээс нь заалгасан учраас айгу хурдан галаа гэж. Та ер нь яагаад энэ аялалд оролцохоор болов? За өнгөрсөн жил бас энэ аялалд нөгөө манай Монголоос Цэрэн гэдэг эмэгтэй орж исэн. Та нартай уулзчихсан баг. Тэгээд Цэрэн 10 сард нэг пост тавьсан л да. Монголчууд энэ тэмцээнд орвол зүгээр юм байлаа ингэж ордын байлаа. Facebook-оор санал цуглуулад, сошиал медиагаар санал цуглуулад ингээд ордын байлаа гэж пост тавьсан. Тэгэнгүүт нь би чадахгүй хаа ирнэ чам шиг л хүн чаддаг байх гэсэн чинь Цэрэн намайг их загинсан л да. Чи чаднаа. Чам шиг хүн чадахгүй бол хин чадах юм гээ. Тэгээд нөхөртөө хэлээд манай нөхөр дэмжээд бас манай намайг хайкинг клубын залуучууд их туссан. Тэгээд хамгийн олон саналаар Америкаас төрүүлж гарч ирсэн. Тэгээд орсон да. Ноцш хэдэн санал авсан яа? 6800 гаруй санал авсан. Тэгээ миний хоёр дахь хүн гэхэд болоод дөнгөж 3000 гаруй саналтай 3000 ч хүрээгүй байсан. Тэгээ би баг илүү Монголд нэг илүү санал авчихсан байсан учраас энэ бол оролцох нь тодорхой байсан. Тэгээ бас нэг сонирхолтой юм анх намайг онгоцны буудлын дээр бид нэр өнгөрсөн 7 хоног тасч авчаад байсан л дээ. Чамшигл хүмүүсийг бид нэр ингээд хайж исэн. Тэгээд баг ер нь хэрвээ би яагаад одоо сандараа гарч ирээгүй байсан ч гэсэн яагаад гэвэл нөгөө би хүмүүсийг ингээд юу нь зөв одоо байгальтаа ойрхон амьдрахад өрөөлөнд дуудаж байгаа тэр номадик хайкинг клубыг чинь сонирхчихсан учраас баг хэрвээ чамайг сандаар гарч ирээгүй байсан ч гэсэн сонгох байсан гэх тийм хийсэн би баяртай байсан. Тэгэхээр нэдлэн одоо синхроус цэрэгчлэг орцоод ирсэн бид бас уулзч байсан. Дахиад цэрэгч бүртээ болохоор хамгийн насаар хамгийн бий байлаа. Тэгээд аюул залуу хүмүүс оролцсон юм байна гэж ярьж байсан. Энэ удаагийн аялал насны одоо оролцогчтой нас байх уу байна. 18-аас 46 насны хүмүүс байсан. Тэгээд хамгийн настай бий байлаа. Тэгээд миний дараагийн хамгийн одоо өндөр настай гэж хэлэх юм байсан. Хамгийн настай хүн гэхэд 34 настай. Надаас 12 насаар дүү. Тэгээд ер нь ихэнх оролцогч нар 18-аас 24 насны залуучууд их байх юм. 18-тай хүүхдүүд байсан, 20-тай хүүхдүүд байсан, манай багт байсан тэр Эстониос ирсэн залуу гэхэд 20 настай. Тэр одоо байгалийн зураг авдаг залуу. Тэр залуугийн бие авч явж байгаа байдал, тэр хийж байгаа ажлаа өөртөө ноогдсон ажлаа хийж байгаа байдал, тэр хүүхдийн одоо бүр хамгийн өчигдөр бид нэр ирээд одоо хөлөө авалт хийгээд тэр их ууж идэх юм донд яаж яхад бусад хүмүүсийг бодвол тэрийгэ зохицуулж байгаа байдал, тэр хүүхэд бол 20 настай хүүхэд гэхэд маш зөв хүүхэд санагдсан. Тэр хийж байгаа өөрөө тэр зураг авж байгаадаа бол ерөөсөө айгүй сэтгэл хангалуун, өөрийнхөө хийж байгаа юмдаа айгүй сэтгэл хангалуун, тэр нэг их таалагдсан. Тэр хүүхэд бид нэг цагт унтахад өглөө 4-өөс босоод босно шүү гэд бид нар ер нь хэд болоо нэг сэргийлтийн байдалтай явж байгаа. Одоо унтлаа гэхэд та нар одоо унтлаа гэхэд тэдэн цагаас босороо гэж хэлж явчихдаг. Тэгээ бид нэр босоод нохоо хооллоод өөрсдийнхөө хоолыг дундыг бэлдээд буцаад ажиллагаа бэлдэж ш. Тэр хугацаанд 4 цагаас босно шүү гэхэд чинь тэр хүүхэд аль хэдийн 1 цаг юм уу 1 цаг 30 минут ч юм уу удчаад зураг авах болцоогоо гаргаад авахгүй өөртөө. Тэр бүх ажлынхаа хажуугаар зураг авах, видео хийх. Яагаад гэвэл би
одоо энэ Эстоны ард түмний төлөөлж ирсэн би 55 мянган саналыг авсан учраас би тэднэрт энэ аяллыг хүргэх ёстой гэдэг юм тэр хүний тархинд бүр ингэ шингэсэн. Ер нь бол залуучууд энийг үзвэл энэ аялалд явж үзвэл та нар ч гэсэн явхад би чадах болов гэдэг бодол ерөөсөө тархинаас авч явах хэрэгтэй. Чадна. Хин ч чадна. Би чадж хахад чи чадна. Тийм учраас ер нь чадъя л гэвэл хин ч гэсэн чадна. Манай монголчуудыг их ороосоо гэж цэрэн чи хүсэж байгаа би ч гэсэн орсон сууж байгаа орон болгоноос ороод ороход бүр айгүй хангалттай манайхан гараад ирнэ. Би одоо би Монголд дургуудаа биш би гарч ирэх болцоогоо харсан учраас Америкаас гарч ирж байгаа шүү. Тэгэхээр та нар энд шивэдэд орсон сууж байгаа гэхэд шивэдээс ороход гараад ирнэ. Яг тэгвэл сая натаа цуг нэг баг болж явсан залуу шивэдээс гарч ирэх нь 500 гаруй хүн саналаар гарч ирж байгаа. Тэгэхээр нэг монгол залуу өлхөн гарч ирнэ. Дараа жил бол одоо танаа шивэдэд байгаа монголчуудаас гарч ирсэ гэж би бүр чин сэтгэлээсээ хүсэж байна. Оролцоосоо манай залуучууд манай шивэд байгаа залуучууд нэг гэхдээ нэгэн сайтай монгол залуучууд байдаг. Зөв нас орцгоо хааж бодож байна. Тэгээ би ч бас Америкаас дахиад нэг номадик залуучуудаас оролцуулна гэж бүр хатуу шийдсэн. Тэгээд дараа жилийн аялал аягүй сонирхолтой байна. Тийм шүү дээ. Олон монголчууд энд уулзвал гоё байхгүй юу? Одоо Денмаркт монголчууд байгаа, Англи монголчууд байгаа. Газраас оролцох хэрэгтэй. Монголоос гэж биш, орсон суугаа хаяг гэхлээр угаасаа тийшээ орчдөг юм билээ шүү дээ. Тэгэхээр монгол хүн манай монголчууд ялгана монгол хүмүүс тийм хүрэх чадвар сайтай. Тийм. За хойд туйлруугаа бол монголтой цагаагаар нь ойролцоо учраас. Тийм. Амьдралын хэв маяг ойрхон. Ер нь ажил байх магадлал өндөр байх гэж бодож байна. Тийм. Тэгээ бас нэг юм би хэлэхэд манай монголчууд энийг уралдаан гэж бодоод байгаа хгүй зүгээр хоорондоо өрсөлдөж уралдана гэж бодоод байгаа хгүй. Гүү энэ ерөөсөө өөрийгөө л яаж гаргах. Энэ хатуу ширүүн хүнд нөхцөл зэрэгжилтийн байдал хүн өөрийгөө л яаж гарч ирж тэр 300 км замыг хүний тусалцаа авахгүйгээр л туулж гарч ирэх нь чухал байхгүй. Тэр өгсөн тэгж чадсан хүн болгонд сертификат өгч юм. Одоо өөрөөсөө шогчлоод диплом үгүй бид нар та нарт гээд диплом маягтай өгч илээ. Би та нарт үзүүлнэ. За баярлалаа. Тэгээд одоо энэ саяны аяллаа үеэр хамгийн одоо өндөрлөлттэй зүйл танд юу вэ? Зүйл би өөрөө нөгөө ууланд их сонирхолтой тэгээ бас байгальд их дуртай болохоор би өөрөө өв хүчөө өрөөд гараа явчихдаг хүн. Тэгээд надад бол нэг тийм хүн асуудал бараг байсангүй гэж хэлэхэд болно. Тэгээ хамгийн гол нь манай монголчууд хэрвээ оролцох юм бол хэрвээ энэчнээс биш бол өөр газраас надад над шиг Америкаас ирж байгаа бол ч юм уу эсвэл Монголоос ирж байгаа бол нэг ядаж 3 хоногийн өмнө ирээд бие амраагаад явбал бас зүгээр. Яг тэгвэл би надад нэг хүнд байгаагүй ч гэсэн би ирэхэд миний ачаа алга болсон нэг онгоц цаашснаас болоод миний ачаа алга болсон. Тэр дотор миний хувийн нөгөө бэлтгэл одоо нүүрний таснаас өсвөлэл нөгөө нүүрээ хамгаалах нарны туянаас хамгаалах таснаас өсвөлт юмнууд одоо миний аппаратны цэмэглэгч бүх юм тэнц дээр явж исэн. Тэгээд тэр хинээс шалтгаалах юугаар биш. Зүгээр л одоо миний ачаа алга болсон. Тэгээд сая би авч ийн л да. Тэгэхэд ер нь бол ямарваа нэг юм хийхдээ нэг жоохон цаг хугацаа өгөөд өөртөө ядаж амрах цаг хугацаа өгөөсөө тэрийг анхааруул их зүгээр санагдсан. Тэгээ надад бол нэг тийм хүндрэлтэй юм байгаагүй. Майхан дундх бол надад асуудал байгаагүй. Яг бол майхан дунд би майхан дундаа сурцсан. Бүр гадаа майхангүй унтах сайн байсан. Одоо туйлын туяа хараад ингээд унтна гэдэг бол зүгээр sleep одоо нэг унтлахны аяны хөндлөн дотор ороод унтах сонирм ингээд дээвэр байхгүй байх гэдэг бол айгүй тийм сонирм мэдрэмж. Тэгээд би ер нь айгүй дааруул ер нь яах бол гэж бодоод тэгээд ер нь аяныхаа хөнжил дотор нэг 2 буцсан халуун ус өөрөө босоо буцалгаад юунд хийгээд саунд хийгээд халуун саунд дээр хийгээд хөнжил дотор аваад ордог л да. Ер нь бол тэгжээж бас дулаана даардаг хүмүүс бол тэгжээж дулаана зохицуултыг. Тэгэж хоёрыг авч орчоод би ер нь даарах болов гэж бодоод исэн. Тэгэл даараагүй дээ. Одоо ингээд ийм юм байна. Загтагч ингэж хэлж байна гэдэг энэ видео гарсны дараа ч юм уу асууж болно шүү дээ. Тэгэл нэг нь гэхэлэр за энийгээ дэмжиж бүгдээрээ эртнээс тэр хүний бас нөгөө фэйсбүүкийн жоохон идэвхтэй байлгаад хинбэ гэдгийг бас олон жоохон таниулж явахгүй бол
хинч юу танихгүй хийсэн юмгүй ч юм уу тийм хүн байвал бас хэцүү ш. Одоо олон нийтийн төлөө явж байгаа ч юм уу эсвэл бас нэг одоо уулзсанд явах дуртай ч юм уу тийм хүмүүс бас байж болно ш. Хин ч байсан болно ш хамаагүй тэр энд федерал нь болохоор сонгохдоо энд заавал тийм хүн байх хэрэгтэй гэсэн тийм байхгүй. Заавал ууланд дуртай байх хэрэгтэй ч юм уу ууланд чадах хэрэгтэй ч гэдэг юм. Чадахгүй гэж өөрийгөө бодох юм бол чадахгүй чадна гэж бодох юм бол чадна. Хийж байгаас урч. Зааж өгөхгүй биш зааж өгөөд байгаад чамран гол. Тэгээд танаас бас нэг даваа тал байна. Шивэд хүмүүс. Бид нар чинь шивэдээр яриад танилцсан тайлбарлаад өгч шүү дээ. Та Монголоос хараад хэрэг болж За байна. би 14 жилийн өмнө 2 хүүхэдтэй хөтөл гарсан да. Тэгээд одоо 14 дахь жил дээр шивэдэд ирж хашигтай. Та Америкийн аль хотод амьдардаг? Би Сан Францискогийн ойролцоо Калифорни мужийн Конкорд гэдэг хотод амьдардаг. Тэгээд манай нөхөр битээр олон жилийн монголчууд би эрийн монголчуудын холбоонд олон жил ажилласан. Тэгээд энэ ер нь бол битээр нэлийн олон нийтийн зүйлтэй усад. Тэгээд яг л нөгөө хоёр хүүхдээ аль болох монгол хүмүүстэйгээ ойрхон монгол хүмүүжлэр өсөхийг зорддог учраас одоо 3 дахь хүүхдтэйгээ бол хүүхдтэй боллоо. Тэгээд битээр монголчуудтай нэлээх ойрхон байжгаад сүүлийн 3 жилийн өмнө Nomadic Hiking Club гэж байгуулсан. Nomadic Hiking Club-ыг битээр ийм их амжилттай байж, ийм их олон хүний залуучуудын сэтгэл санаанд хүрч гоё ийм хамт олон болно гэж ерөөсөө төлөвлөж бодож байгаагүй. Гэхдээ зүгээр л нэг 2-7 хоногт нэг удаа ч юм уу эсвэл хаяа нэг ч юм уу хүссэн үедээ явгаа аялыг битээр бол угаасаа л ер нь Монголд байхын дөнгөж суусан цагаасаа сонирхдаг байсан. Тэгээд тэр сонирхлоор хайкинг клуб байгуулад одоо бол аюул амжилттай манайх ер нь бол нэг байнгын 100 гишүүнтэй одоо ирж очиад явж идэг нэг 200-аад хүн байна. Тэгээд нэг ер нь бол маш хүчрхэг зохион байгуулалттай сайхан хамт олонтой болсон. Дараа жилээс бас дахиад нэг одоо нүүдэлчин манай Nomadic гэд нэрлсэн болохоор Nomadic гэдгээр яваад Nomadic хин гишүүн энд ирж та нартай ярилцах гэж бодсон. Баярлалаа. Бидний холбоо ярих одоо ингээд ажлаас холбоотой байх ба. Тэгээд манай залуучтай холбоо энэ ч бас нэг тийм үйл ажиллагаа явуулдаг. Зөв. За энэ болохоор манай нөгөө Монгол залуучтай холбоо гэж байдаг шүү дээ. Тэрний яг нэг хэсэг нь салбар нэг тийм үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд бид нартай холбоотой нэ явуулаарай гэдэг хүн чадхаараа туслаад энэ ч Монгол хүндээ туслаад тийш яг л адилхан хүлээж аваад тэгээд буцаагаар явуулна. За баярлалаа. За ингээд та Монгол залуучуудаа болон монголчуудаа хандаад та нэг хэдэн хүлээж. За би одоо нэг тийм их сургаал хилээд байх нэг тийм мундаг хүн бас биш. Гэтэ одоо яг 46 нас гэдэг бас нэг тийм залууханаас биш. Тэгээд өөрийнхөө амьдралаас хараад ахад хүн ямарваа нэг юмд дурлаад зүтгээд хийх юм бол өөрийгөө голохын ерөөсөө хэрэггүй чадна. Чи чадна л гэх юм бол чадна. Хэрвээ тэнд нэг уул байгаад одоо их гой сонирхолтой сайхан харагдаад байвал би энд чадахгүй бах та гэж билээс нь хараал байвал чи чадахгүй. А би оргилд нь гарчихсан гэж зүтгээл лах юм бол чадна. Гэдгийг би айгүй олон уулын оргил дээр гарахтаа бас мэдэрсэн. Тэгээ би орсон сууж байгаа газрынхаа олон гоё сайхан оргилууд дээр гарахтаа би тийм мэдрэмжийг авчихсан. Тэгэхээр хүн ер нь бол чадъя гэж бодоод хэрвээ санаа сэтгэлд чинь чадъя л гэж бодох юм бол чадна гэдгийг л би гэж залуучуудыг урамшуулмаар их санагддаг да. Тэгээд одоо жишээлхэд би энэ Facebook ямарваа нэг юм хэрэглэхтэй хэмжээ хязгаартай тэгсэн мөртлөөс хэрэгжилж байгаа юм бол хэрэгжилж байгаа юм шиг хэрэглэх хэрэгтэй гэж би бас надад энэ аяллаас одоо тэр санал асуултанд төвлөрчөөд бодох байж байгаа надад бас орж иж байсан. Яг л би одоо 3 хүүхдийн ээж Facebook-аар ингээл суугаад ах надад бол нэг цав байхгүй. Гэхдээ би ягаад энэ Facebook-ыг хэрэглэдэггүй гэвэл мэдээж би Монголоос олон жил болж байгаа учраас 3 хүүхдээ ах トゥ нартай эмээ өвгөөтэй холбоотой байлгахыг гэж боддог. Би бас өөрөө хамаатан садангуудтайгаа
үеэлүүдтэйгээ аав наагц нартайгаа холбоотой байхыг хүсдэг учраас өөрөө ямар хөө явж байгаагаа харуулахыг хүсдэг учраас би фэйсбүүкээр идэвхтэй байдаг. Гэхдээ цаг хязгаартай ямарваа нэг юмд хэмжээ хязгаартай хандаад тэгээд бас хийсэн шиг хийх юм бол би фэйсбүүк дээр одоо элдэг бусын хэрүү шууган ч юм уу тиймэрхүү юм сонирхож явдаггүй. Айл болохоор өөртөө байгаа сурсан мэдсэн бусдыг мэдээсээ сураасаа гэсэн юмнуудаа бусдад шеэрлдэг. Одоо бусдад ил тавьдаг. Одоо олон нийтэд хамаагүй ил тавьдаг. Тэр миний аюулгүй байдал талмал гэдэг гэж хүмүүс заримдаа тэгж ярьдаг. Гэхдээ тэр заавал сургууль хүүхдийн сургууль мургуулыг тавих хэрэг байхгүй. Би хамаагүй олон нийтэд нээлттэй байснараа харин тэгээд цаг ямар нэгэн юмыг хийвэл хийсэн шиг хийн гэдэг утгаараа энэ фэйсбүүкийн санал авах хуралдаанд төрүүлсэн гэж боддог. Тэгэхээр ямар нэг юм хийвэл хийсэн шиг л хийх хэрэгтэй. Тэгээд залуучууд та нар бол юм. За баярлалаа. Тэгээд юуны өмнө бүх монголчуудынхаа өмнөөс манай залуучуудынхаа өмнөөс танд баярлаж талархсан илэрхийлмээр байна. Манай монгол эмэгтэйчүүд хүчрэг гэдэг одоо дэлхийн аюул олон хүмүүс харуулж явж байгаа. Тэдний нэг нь та байгаад маш их баяртай байна. Тэгээд одоо та бүхнээс үлгэр дуурайл авсан манай залуучууд дараагийн шугамын замыг гаргаад явах хаа гэж бодож байна. Танд цаашдынх нь ажил хөдөлмөртөнд ажилласан. Танай холбооны залуучуудад бас их баярлалаа. Энэ сайн нисэх онгоцны буудлын дээр энэ сайхан гэр бүл танай залуучуудын холбооных ингээд бүгдээрээ нийлээд хадаг сүү бариад өгсөн чинь ингээд би өөр ирэхгүй уйлаад нэг нээдтэй хоолоо зангираад ингээ хаач явсан гэд бид нэр ингээ нэгнээ дэмжиж явбал манай цөөхөн монголчууд сайхан штэ ингээд та нарыг намайг ингэж хүлээж авч голохгүйгээр хүлээж авч ийм сайхан байлгаж байгаад маш их баярлалаа. Та нарын ажил үйлс намжилсан.